I need this on my desk by tomorrow. Okay. I found that photo in the sofa. And it's from way back. Би ерөөсөө өөрийгөө уйлна гэж бодоогүй зүгээр амар баярлах гэж бодсон. Тэгсэн чинь өөрөө мэдхгүй ингээд нулимс ингээд зэвлэгнээд ингээд нэг юм жоох эвгүй болоодсэн. Тэгээ амар санцсан л эсэ юм шиг байгаа өөрөө мэдхгүй. Тэгээд амар сандрангаа тэгээд сандраадсэн чи улам нулимс гарах га тэгээд нулимсаа ер нь бол унгаахгүй гэд ингээд нүдэд тавьшлээ. Тэгээд твцсэн. Тэгээд ээж анаа хоёроо хараад анаа маань угаасаа солонгос ирээгүй айгуу цэцэн байсан болохоор бас амар сэтгэл өндөр бууж ирсэн. Тэгээд ээж анаа хоёроо хараад би бас айгуу сэтгэл хөөрөөд бүр ингээ баярлаад тэр өдөр аль үнэхээр гоё юмсан. Сайн жирсэн үү? Өжингийн ээж нь Цэцгээ гэдэг хүн байна. Монголоос ирсэн. Тэгээ 3 охинтой, өжин манай бага охин. Тэгээ том охинтойгоо хамт ирсэн. Дунд охин маань болохоор зэрэг өөр улсад зурганд явж байгаа. Тийм бас ажилдаа явж байгаа. За, наваад л гэдэг. Би одоо 36 настай. Тэгээд нөхөртэй 2 хүүхэдтэйгээ гэр бүлтэйгээ амьдардаг. Тэгээд Монголдо бол би одоогоор эрүүл зүйн хоол, эрүүл амьдралын хэв маягийн одоо зөвлөгч хийдэг. Тийм эмэгтэй байна. Бас ютубер блог хийдэг ээ. Энэ амар хүн шүү. За сая машин асууд. Монгол яах вэ? Миний охин ямар гоё машинтай тосч явах юм тий. Ямар учиртай байна? Учир чанцын юу байна? Би ээжийнхаа 60 насныг тохиолдуулаад за surprise бэлдсэн. Тэгээд нэг гоё surpriseтай байгаа. За. Гэтэ одоо хэлэхгүй. За. Байж байгаад хэлнэ. За. Гоё surprise бэлдсэн. Хоёрыг гоё VIP авчруулах гээд. За баярлалаа. Та чи ирээгүй хэр удаж байлаа? 14 жил. 14 жил. Тий, анийн 14 жил болчихсон. Оо за. Удаан хугацааны дараа уулзсан ээж эгч хоёроо авч явсан газар бол кондом имлэг байлаа. Шууд хөөдөглөө юм. Энд яах ээж үзэх юм уу? Эсвэл би үзэх юм уу? ээжигээ үзүүлнэ. Миний охин цаг авсан байсан юм уу? Боо юм маш нэг цаг авсан заяа. Баярлалаа. Ганц ээжигээ шинжилгээнд оруулнаа. Гоё юм бэ. Ер нь бол ээж маань одоо 60 хүрчиж байгаа хгүй юу? Тэнгүүд ээж өмнө нь ингэж яг бүх юмаа тэгэж нэг дор шинжилүүлж исэн удаа байхгүй. Ер нь бол тус нь шинжилгээ өгч исэн ч гэсэн яг нэг дор ингэж тэм шинжилгээ өгч исэн тохиолдол байхгүй. Тэгээд одоо ингэ мэдээж насны ингээ агчаам чинь ингээд урьдчилан сэргийлсэн тийм юмгаас мэдээж хэрэгтэй. Тэгээ миний бас кинон дээр үзсэн чинь кинон дээр сүүлд үзсэн кинон дээр аав ээж хоёроо шинжилгээнд оруулаад тэгсэн чинь ер нь л хэрэгтэй мэрхтэй гэдэг тэгээд тийм гарч ирсэнтэй тэрийг бодонгуудаа за ер нь хэрэгтэй байна да гэж бодоод тэгээд бил. Ээжээ. Миний хүүхдэд цаахан амарсан. Сэрсэн байсан юм уу?
Тий сэрцэн ээж нь та хоёрыг ирэхийг хүлээгэл байж лээ. Өчигдөр нөө яагаад Нам унтсан уу? нам унтсан. Дээрээс нам унтсан. Одоо шинжилгээгээ өгнө тий. Тэгээ юу ч гэсэн эхлээ сууж орж ирж дуудах бах те. Тийм үгүй юу? За, айж гин үү? Гүү. Ах юм байхгүй шүү дээ. Орон зөөл юм байна уу? Шүн дайч хүнсэн үү? Дайчгаа. Ганцаараа юу байсан уу? Үгүй. Онгоцонд ядраад сайхан унтчих. Нам унтсан. Одоо шинжилгээ өгөхөөр өлөн байгаа. Тэгээ жоох өлсөж гин үү? Ядарч гин үү? Даарсан уу? Гүү зүгээр ээж нь яах тий. Санаа зовох юм байхгүй тий. Сайхан ирснийх огныхоо буйнаар сайхан хамаг шинжилгээнүүдээ өгöd тий. Өнөөдөр ээжигээ эрүүл мэндийн үзлэгт оруулахаар ирсэн тийм ээ? Тийм ээ. Ирэх замд нь тохгүй хүндрэлтэй зүйл байсан уу? Зүгээр тий сайн. Өнөөдөр хийх шинжилгээний тухай товчхон тайлбарлаад өгье. Суур шинжилгээнүүд бүгд багтсан байгаа. Хараа, сонсгол, цусны шинжилгээ, шээсний шинжилгээ зэрэг бүх зүйл багтсан байгаа. Тэгэхээр та өмнө нь MRI зураг авахулж байсан уу? Монголд бол юу үгүй ер нь одоо энд ороогүй. За тэгэхээр өнөөдөр тархины MRI болон MRI зураг авахулах болно. MRI нь тархины бүтцийн ерөнхий байдлыг болон тархинд ямар нэгэн өвчин байгаа эсхийг шалгадаг. Харин MRI нь цусны эргэлтэнд асуудал байгаа эсхийг шалгах гэж цусыг үздэг. Мөн CT, уушигны CT зураг авна. Уушгинд ямар нэгэн асуудал байгаа эсхийг шалгана. Дараа нь бид хит авиан шинжилгээч бас хийх болно. Бичлэгийн хэлбэрээр. Ингээд юм түрхээд гүйлгээд хардаг шинжилгээ юм. Эмнэлгийн хэлээ чимээ бүгдийн чамаасаа мэдгүй шүү. Хаж баг очив. За би дуусаач. Тэр нь хүзүүний артер энд гол суудас цусны урсгал тархи руу сайн очиж байгаа эсхийг шалгана. Мөн энд хэвлийн орчмоор хоол боловсруулах үйл ажиллагаа сайн явагдаж байгаа эсхийг шалгана. Элэг сайн ажиллаж байгаа эсхийг ч бас шалгана. Дараа нь арцгийн хэсгийг ч бас харна. Өндөвч зэрэг эрхтнүүдийг дараа нь зүрхний үйл ажиллагаач бас сайн байгаа эсхийг харж зүрхний бичлэгийн шинжилгээ хийнэ. Дараа нь өнөөдөр дурангийн шинжилгээ хийхгүй ч гэсэн тэрний оронд хийж болох шинжилгээ болох цусны шинжилгээ байгаа. Тийм болохоор цусны шинжилгээгээр ходоодонд асуудал байгаа эсхийг ч бас шалгах болно. Өнөөдөр 5 тухтай эрүүл мэндийн үзлэгийг хийлгээрэй. Баярлалаа. Одоо эрүүл мэндийн үзлэгтээ орохоор явах уу? Nee. За түүхээ ултай ч үү. Энэ хэсэгт тархины MRI зураг авна. За тэгэхээр огт нь эндээ хүлээгээд зөвхөн ээж нь дотогшоо ороорой. Ийш ороорой. Ингэж амар дуртай юм уу? Харин тийм. Амар дуртай. Амар жоохон аачмар. Ээж. За ээж зэрэг айл байхгүй л үү тий. Тий. Ээж чадаа. Гайгүй л. Би яасан бол яхаад л дуутай. Харин тий би бас жоохон айхаар л дуутай юм байна. За одоо шинжилгээ эхэллээ. Чимээхтэй болохоор битгий цочоорой. Ийш ороорой. Сайн байна уу? Сайн байна уу? Сүүлийн үед ээжд нь хамгийн өвдөлттэй хүндрэлтэй байгаа зүйл юу вэ? Тэгээ нэг 4 жилийн өмнө нөгөө нэг хөлөндөө шаганд хаалгаа илгэж ирсэн. Аль хөлний шагаа нь байсан бэ? Зүүн хөлний шагаа. Ойлголоо. Дараа нь шагаагч нэг хараад өгье. Одоо уламжлалт эмчилгээний хувьд судас барьж үзээд дотор эрхтний байдлыг ч бас харж үзэж болдог байхгүй юу? Тэгэхээр би нэг хараад өгье. Сүүлийн үед хоол боловсруулалт ямар вэ? Гидс жоохон дүүрдэг. Гэдэс дүүрээ.
Гэдэс тов ойгоод нойр сайн авч байгаа юу? Нойр зүг. Нойр нь гайгүй сайн байгаа гинэ. Зэрэг таргалах гэдэг л. Хэвлийн таргалалт баг зэрэг санаа зовоож байгаа бололтой. Тэгвэл нэг ирснийг би шагаанд чинь зүү тавьж өгөөд хэвлийн хэсэгт ч бас таргалалт байгаа учраас зүү тавиад өгье. Ингээд нэг хийгээд үзэх үү? За тэгээ. Суудсыг нэг барьж үзээд хий гараа өгч байгаарай. За нөгөө гараач бас өгч байгаарай. Ээжийнхэн зан аш гэгээлэг идэвхтэйч гэсэн жаахан мэдрэмжтэй талдаа юу? Тийм талдаа болохоор баг зэрэг сандарч түгших хандлагатай байдгийм байна. Сандраад идэх тийм ямар ч Заримдаа ямар ч шалтгаангүйгээр сандардагч хит их стресс автсан бол биш байна. Хэвлийн таргалтын эсрэг зүү тавьж өгөөд шагаан өвдөж байгаа хэсгийг ч бас харж өгье. За, Тэгж хийгээд үзье. баярлаа. За, одоо тэр талын эмчилгээний өрөөрөө орцгоё. За. зүй тавиулах хэмжлэгээ байдаг. А гэхдээ нөгөө нэг нүүрэнд ингээд нөгөө нэг зүй тавиулах хэмжлэгээ болол би мэдэхгүй байхгүй. А зүгээр нөгөө нэг ер нь бол нөгөө ардын уламжлалт эмнэлгүүд бол ингээд нөгөө нэг хүний өвдөж байгаа ингээд гарн дээр ч юм уу хөлн дээр ингээд зүй тавьдаг эмчилгээ бол байдаг. А нүүрэн дээр ингээд тавьдаг юм зүй тавьдаг эмчилгээ бол Монголд байхгүй. Би ер нь сонсож байгаагүй. Тэгээд Монголд бол тийм эмчилгээ авч үзээгүй. А Солонгост бол тэр эмчилгээг ингээд нөгөө нүүрэн дээр тавьдаг. Тэгээд юуны ингээд хүний нөгөө нэг бас жоохон нөгөө би бол бас гидсэн дээрээ тавилж үдсэн гидсэн дээр тавих шаардлагатай гэдэг энэ нөгөө нэг хоолны шингэц муутай. Тэг ингээд гидс ингээд дүүрээд идэг болохоор тэр эмчилгээ бол нэгдүгээрт нөгөө нэг их юу анх удаа хийлгэж байгаа. Би Монголд бас тийм эмчилгээнүүд хийлгэж үзээгүй болохоор зэрэг энд анх удаа хийлгэж байгаа болохоор надаа өвдөлт эднэ ерөөс ямар ч өвдөлт мэдэрэгдэхгүй. А тэгсэн хэрнээ нөгөө нэг айгүй үр дүнтэй сайн эмчилгээ юм шиг санагдсан. Хийж байгаа эмч нь бас айгүй чадварлаг сайн эмч байсан юм. Өнөөдөр их сайн байлаа шүү. Баярлаа. Зүгээр үү? Зүгээр. Таалагдж байна уу? Маш их таалагдж байна. Маш их таалагдж байна. Ашгүй дээ. Сайн яваарай. За би ээжийг өсөж байгаах гэж одоо ийм нөгөө нэг дахианы самгитаан гэдэг шүлний газар ахгүй. Алдартай. Гоё юм байна. Ээж нугасаа дахианы шил ууя гэж бододсон байхгүй. Тэгээ ер нь одоо дахианы шил ууя гэж бодож ирсэн чинь. Чи яг л миний за. Яа амар өсөж шүү. Ээж нас өчигдөр нөгөө шинжилгээ өгөөд орой 6-аас хойш юм идээгүй онцсон чи. Ямар гэж. За одоо сайхан самгитаан гэж солонгос шүл. Тэгээ нөгөө дотроо юм тайны махтай тийм гоё шүлтэй. Тэгээ ер нь бол энэхийнх яг самгитаанаар амар алдартай. Би ч угаасаа олон жил ирээгүй хүн бүр идээгүй. Тийм ээ тий. Яа сайн үлдэж байна. Урд нь дээр өчигдөр оройноос хойш нөгөө юм идээгүй. Тэгээ яшгүй ингээ сайхан шинжилгээгээ сайн өгчөж байгаа болохоор юм идээгүй өгчөж байгаа болохоор шинжилгээний гоё гарч ирээд халуун. Тэгээд өлөн дээрээ бас гоё шүл уучж байгаа болохоор бүр ирүүл. Таалагдсанаа сайн имлэг нь. Таалагдсан гоё юм байна. Гоё гад. Тийм. Харин тийм ээ би өөртөө гоё имлэгсэн гэсэн. Одоо энэ хоолч гэсэн гоё таалагдах болно. Хоол таалагдна нэгдүгээр үлдсэн байгаа гэж хэлэхөө. Амар үлдэж байна. Ядаргаа тайлдаг дахианы шүл юм байна л да манайхаар бол. Тийм. Ер нь бол хамгийн сайн чанарын дахиагаар хамгийн сайн шүлийг хийдэг газар гэж аахгүй. Тийм байна. Тэгж л тийм миний охин тайлбарлаа. Одоо тэнд ингээ битсэн болохоор эрүүл мэндэ ингээд анхаарыг битсэн байхгүй. Тэгэхээр хамгийн эрүүлээр гаргаж өгнө гэсэн үг. Тэгээ ядаргаа тайлан дархлаад юм чинь. Ээжийнх нь хэлээд байгаа болохоор зэрэг энэ айгу нарийн ойлгоцсон. Айгу нарийн ухаж ухаад
Дахиад баг яаж тийч чинь. Ямар яг шинжлэмээр байна. Ямар фирмээс авчирч байна. Замдаа. За сайхан хооллоор нь. За сайхан олсоорой. За сайхан шүл За, жинхэнэ ядаргаагаа тайлээ. Тэ энийг чин энэ бүр ийм нөгөө нэг юугаараа Шүл гаргадаг шүл юм уу? томороо Биш баха. Яг юм бол. юу нэг шүлний Манай шүү байна штэ цай. Тийм биш баг. шүлөө амталдаг юуны ургамал байна л та. Дахиад яаж задлчих юм бол. За аюутай шүлийн намсыг. Шүл нь бол амтнастай гоё юм байна. Жинхэнэ ядаргаа тайлахаар шүл та. Surprise. Surprise номер 1. Дахин ийм томороо Энэ бас л хар шүл юм тийм. Яг гоё ясны шүл амт. Гэтэ дахиад ясны шүл үү? манайхаар бол нөгөө хоньны махтай хар шүл Бүр шиг. нойр үрч. Амт нь айгүй гоё юм биш үү? Ой энэ Ой дээр гоё шүү дээ. Гоё. Дахиад гоё. За чи таван дээрээ гаргаж тавьж агаад дахиад томороо таван дээрээ гаргаж тавьж агаад яаж идүүлэх юм бэ? Оо ийм том дахиад гараад тавьчих та. Ийм том бүр томороо тэр чигээрээ Бүр томоор нь гаргачихвал багтах юм болоо. чинь та чинь сайхан шинжилгээ өгч одоо бүтэн тархлаагаа дэмжижээд тэгээ одоо дараагийнхаа имчилгээнүүдийг авахд бол яг бэлэн болчихж байгаа юм шүү. тийм. Тэгээд Одоо өдөржин гоё ийш тийшээ явахд бол бэлэн бидтэй. Бэлэн. Хаашаа чамаагүй явна үстэй. Тийм шүү дээ. ямар ч солонгост хэд хоног байх ирч хүчтэй л болчлаа гэдэг. Харин тий. Энэ чи их учиртай юм байна. Дотор нь ингээд нөгөө нэг будаа хийгээд байна. Яг босч юм шүү дээ. Ээж бараг дуусах. Яа. Яг л шүлийн дуустал нь Чи замцаа тэгээ. Харин тий тайлчгүй. Нөгөө healthy гэдэг эрүүл мэндийн болохоор ялцчгүй ингээд нэг юм хархлаа сэргээс юм дотор нь байгаад байгаа хгүй. Тэгээ тэнгуут ингээ амар ингээ гоо сэргээд нэг юм тайвшраад хамаг биений хор гадагшлаад байгаа юм шиг тий. Ингээд нэг юм аргагүй сэргээд байгаа юм шиг. аргагүй л эрүүл мэндийн хоол байна да. Би ч баг сэргээд бүр ингээд өөр хүн болоод байгаа юм шүү. Нэг ээж хаа ядаргаа тайлах гээд жинхэнэ гоё шүл. Гоё сонгосон байна уу? Гоё сонгосон. Чуа. Чуа гэ. Чува. Яа, за би бол боллоо. За Гэж болчлаа. Сайхан боллоо. Сайхан шүл. Таалагдсан юм. Гоё эснэ. Өстой гоё шүл. Зүрээ. Өстой гоё шүл уулаа. Ядаргаа. Одоо ядаргаа арилчих. Бэлээс сайхан дуусах. Юу түрүү юу лээ? Чуа.
Чува. За одоо чинь одоо нөгөө нэг эрүүл мэндийн төв дээр очино. Эрүүл мэндийн төв центр гэдэг. За. Эрүүл мэндийн центр гэдэг газар руу явъя заяа. За. Тэгээ очиж жоод гоё юмудаа яриад, тэгээ юмудаа асуугаад. Ер нь бол хийхмээр байгаа юмудаа ингээл асуувал ингээл явах газар хгүй. За. Тэгэхээр тийшээ очиод бэлэн үү? Бидлэн. Дүүлэхгүй даа. За тэгээ. За. Сайхан боллоо. Баярлалаа. Зүгээр. Сайхан шүл боллоо. Баярлалаа. Тэр надад маш их таалагдсан. Тэгээ тэр дахиад шүл болохлаар зэрэг нөгөө нэг ядаргаа тайлдаг шүл гэж би сонссон. Тэгээд тэр нөгөө ядар дахиад шүлийг ингээд нөгөө нэг шүл нь ингээд өөрөө маш гоё амттай шүл байсан. Дээрээс нь тэр их өрмөц хоол байсан. Ингээд нөгөө дахиагаа бүтнээр нь чандсан. Тэгээд дахиагаа ингээд задлаад идгэлээ. Ингээд задлаад идгэлээр дотроос нь ингээд нөгөө нэг гоё будаа гарч ирээд тэгээд дээрээс нь нөгөө нэг дахианых нь мах нь өөрөө айгүй тийм гоё зөөлөн хүний би тэр дахиадны махтай тэр хоолыг бол бас солонгостой нэлээд нөгөө алдартай ядаргаа тайлдаг хүний биеийг алжаалдаг тэгээд дотор нь маш олон төрлийн эмийн ургамалтай тийм өрмөц их гоё хоол байсан. Тэгээд тэр өдөр би бас айгүй тийм тэр хоолыг эзний дараа сэтгэл санаа айгүй өндөр бие хөнгөрөөд тэгээд их тийм гоё мэдрэмж аваад ийсэн. Одоо энэ чинь Gangnam Medical Tour Center гэдэг чинь шүү дээ. Нөгөө нэг эрүүл мэндийн төв гэсэн. За одоо энэ чинь ингээл medical газар гэнэ. Сайн зөв газараа ирсэн байна. Gangnam Medical Tower Center нь Ганнамд ирсэн жуулчдад эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээг авахт нь туслах нэгдсэн мэдээллийн төв юм а. Дэлгэрэнгүй мэдээллийг би танд дотор ороод тайлбарлаад өгье. ийшээ очиод нөгөө нэг зөвлөгөөнүүдээ авчи. За. Тэгэхээр Gangnam Medical Tower Center нь Gangnam дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг мэдээллийн төв бөгөөд олон нийтэд үйлчлэх байгууллага гэж ойлгож болно. Энийг харуул үзлэгээс гадна гоо сайхны мэс заслын эмнэлэг, арьсны эмнэлэг, шүдний эмнэлэг гэх мэт олон төрлийн эмнэлгүүд байгаа. Танд сонирхож байгаа эсвэл эмчилгээ авмаар байгаа салбар байна уу? Ээж нь юу яа? Тий, ер нь гоо сайхны арьс. Энэ арьсны эмнэлгийг сонирхож байгаа юм уу? Яг манай төвд арьс онцлогооны төхөөрөмж байгаа. Тэгэхээр арьсаа оншилж үзээд гарсан үр дүнд үндэслэн тохирсон эмнэлгийг санал болгож болно. Тэгээ охин дээрээ ирснийхнийг нүрээ гоё болгоод аа та. Тэгээд бас нэрээ нүдээ үзүүлвэл Харвал манай хамтрагч байгууллагуудын дунд нүдний эмнэлгүүд ч олон байгаа. Ласик, лазер мэс засал хийх эмнэлгүүд хамгийн олон байдаг. Мөн нүдний өвчнийг онцлон эмчилдэг эмнэлэг ч олон байгаа. Би сонссноор Монголд нүд хуурайших өвчин маш их гэж байсан. Тэрэм гоо сайхан. Тийм шүү, тийм зөв. Зөв газараа ирсэн байна шүү. Би сайхан танилцуулаад өгье. Тэр хоёлаа нүдний эмнэлэг. Ээж нь тэр хоёлаа нүдний эмнэлэг үзүүлнэ. Ээжийнх нь бас нүд нөгөө нэг юу одоо нь Яг зөв газараа ирсэн байна. тэгээ дээрэс нь ээж нь нөгөө юу яа? Хөгшөрхөөр ингээд үснэ юу яагаад гэдэм бэ? Үс ингээд шингэрээд Уламжлалт аргаарч мөн хуйхны арчилгаа хийлгэж болно. энэ охин дээрээ ирснийх үс нүүр мөрөө гоё олгоод солонгост ирснийх. Gangnamд бүх юм болно. ингээ ер нь бол бүх эмнэлгийнх нь дэлгэрэнгүй тайлбар ингээд байгаа болохоор өөрөө ингээ гоё харж байгаа. Хэрвээ арьсаа онцлуулмаар байвал би одоо шууд онцлоод өгч болно шүү. Тэгээ. За тэгээ. За, ийшээгээ явцгаая. Эрүүгээ голд нь тавиарай. Ингээд оруулт юм шүү дээ. Таны арьсны нас Хөөх, таны арьсны нас одоо 36-тай. Нэг насаар л өндөр гарсан байна. Одоогийн наснаас 실제 나이보다. Нэг насаар. тийм ээ. Ийм бол зүгээрээ гэж. За болсон. Хөөх, 10 насаар залуу байна шүү.
Хөөх. Чаас илүү юм. Хайрцалтай байна гэдэг. Баярлаа. Тэгэхэд ер нь манай дээр Монгол дээр тэгж нөгөө яг бүрэн ингэж сайн уншилдаг аппарат байдаггүй. Сүүлийн үед яг нөгөө салгаануудад байгаа орж ирсэн сурагтай байсан. Гэхдээ ер нь би өөрөө олвол яг тэгж нөгөө үзүүлж байгаагүй болохоор ер нь ихтэй ч гоё санагдсан. Тэгээд яг өөрийнхөө арьсыг бас урт нь зөв тодорхойлж байгаагүй. Тэгээ яг арьсныхаа онцлогийг мэдэж аваад тэгээд арьсныхаа насыг мэдэж аваад тэгээд ер нь хэрэгтэй мэдээлэл авсан. Харин тэгээ Жохон сэргэн мэн чи. энэ хавар гоё дэлгүүр. Чи. Наа гоё жимснүүд дээ шүү үчка. Одоо нэр Үзээлсэн. гүзээсэн гоё харагдчихна. Ави миний охин. Ах уу амар гоё бүгдээрээ фрэш. Хөө тэгээ нэг нь 8,000 юм уу? Хоёрыг авах юм бол 8,000 юм байна. Нэг авал 5,000 юм уу? Тийм чи нөгөө нэг эмэгтэйчүүд Сайн байна уу? Сайн байна. Сүүл нийт эмнэлгийн Монгол ажилтаа уук байна. За сайн байна. Би нөгөө нэг хичнээн цаг авсан. За. Тий хичээгөө. За тэгвэл хэдүүлээ 5 давхарлаа гарцгаая. Сайн байна уу? Монголоос ирсэн өвчтөн байгаа юм аа. Бүртгэл хийхэд нь туслаад өгөөрэй. За тэгээ паспортоо өгч байгаарай. За баярлалаа. Та ямар тасагт эмчилгээ хийлэг гэв? Үзлэг яах вэ? Эмэгтэйчүүдийн тасаг эхо үзлэг хийлгэхийг хүсэж байна гинэ. За бүртгэл хийгээд дууссан. Баярлалаа. Тэглээ. Одоо хэдүүлээ 7 давхарлаа гараад эмчилгээнд ороход бол. Сайн байна уу? Та өнөөдөр шинжилгээ үзлэг хийлгэх юм байна тийм үү? Одоо өвдөж байгаа хэсэг байна уу? Умай хүзүүний хорт хавдрын шинжилгээ, умай өндгөвчний үзлэг, хит тавин шинжилгээ нь 2 төрлийнхийг хийнэ. За. Харин одоо сарын тэмдэгтэй холбоотой сарын тэмдгийн өвдөлт ч юм уу энэ тал дээр зүгээр үү? Тэгээ яг хугацаанда тэгээд ер нь бол зовор нь бага. Нэг зоворгүй. Дотогшоо ороод шинжилгээгээ өгөөрэй. Тэгээд бэлэн болохоор хувцас солиод за бид үзлэгээ эхлүүлнэ. За наашаа ороорой. За өвчтөн ийшээ ороорой. Наашаа ирээрэй. Тэр бас надад маш таалагдсан. Яа тэгэхээр нөгөө би 2 жил биш 2 дараалж төрчөөд тэгээ нөгөө нэг ерөөсө бүрэн тэм шинжилгээнд ороогүй бас зүгээр ах гээд нэг юм яг нэг шинж тэмдэг илэрхгүй болохоор тоохгүй яваадсан болохоор ер нь тэм шинжилгээ өгөөгүй олон жил болсон байсан болохоор маш их таалагдсан. Тэгээд бас мэйлээр хариу нэр ирнэ гэсэн тэгэхээр ер нь сайн байгаа хаа дэжгүй байгаа хаа гэж бодчих штэ. Энэ стогоо энд харагдчихин тийм. Аюу гоё амттай. Гоё нөө. Шүүсдэг аюу гоё амттай. Хэнийг эмнэлэг гадуур явсаар идэх ядарч та. Яна анаад үлдээх нүү. Анаад үлдээхгүй ч гэж. Гоё. Гоё юм. Анаа ууралгүй дээ. Юу ч зөндөө гүцэлцэн аа. Үзлэг явсад тавгууд байсан зүйл байгаагүй үстэй. Зүгээр байсан. Умай хүзүүний хорт хавдрын шинжилгээ хийх үед цус гаралт их байгаагүй. Одоо бараг сарын тэмдэг дууссан болохоор ерөнхийдөө харахад онцгийн асуудалгүй байсан. Зүгээр ингэнэ гэнэ. Эхо шинжилгээгээр ч гэсэн өндгөвч болон умайд ямар нэгэн онцгой өөрчлөлт илрээгүй. Ер нь жилд нэг удаа үзлэг хийх хэрэгтэй. Сарын тэмдгийн мөчлөг эсвэл сарын тэмдгийн хэмжээтэй холбоотой тавгуурсан шинж тэмдгүүд илэрвэл дахиад нэг удаа үзлэг хийлгэхэд болно. Өөр ямар нэг өвдөлт эсвэл санаа зовоосон зүйл асуулт байна уу? Үгүй. Тийм ээ, зүгээр байна. За, сайн байлаа. Болгоомжтой яваарай. Шинжилгээний хариугаа нэрээ яаж авах вэ? Би таны мэйл рүү явуулчих. Нэг 2 3 Орчуулад явуулчих юм уу? орчуулад монголоор орчуулад явуулах. За ашгүй тий. Юу гоё эмнэлэг байна. Би сайхан охин. Нөх сайхан үзүүлчихлээ. Баярлалаа. Зүгээр баярлалаа.
Өнөөдөр үйлчлэгээ авахд тухгүй зүйл байгаагүй үсттэй. Байгаагүй. Манай эмнэлгээр үйлчлүүлсэнд дахин нэг удаа баярлалаа. Баярлаа. Баярлалаа. Баярлаа. Баяртай. Хааны мэйл холбогдъё тэгээд. Баяртай. Тий, ер нь бол эмнэлэг дээр ингээд Монгол ажилтан байхаар үнэхээр тухтай санагддаг юм билээ. Яг нөгөө нэг их хэлээр яриад ингээд нөгөө бүрэн ойлголцоо, тэгээд өөрийнхөө яг юу хүсэж байгаа, ямар хөө шинжилгээ өгмөр байна. Тэгээд бүх нөгөө нэг юм нарийн юмнуудаа асууж авахд ер нь бол Монгол ажилтнтай байх үнэхээр тухтай санагдсан. Энд чинь нөгөө нэг драма дээр гарч эмордог газар шүү дээ. За өстой гоё. Тэгээд ингээд хангаана гооч юм уу юм бэ? Тийм ингээд дагаад дасгал хийггүй. Тийм. Би чи энд ирж бас нэг шүн эморцсон. Өнөөдөр нэрээ эмнэлэг нь ямар санагдсан танд? Ой. Таалагдсан уу? Таалагдсан. Үйлчилгээ сайтай. Тэгээ дээрээс нь шинэ барилгад орсныг хэлэх айгуу гоё цэвэрхэн. Тэгээ шинжилгээ өгөхөд бас өрөө мөрөөс гоё цэвэрхэн гоёс. Одоо ямар байна? Одоо өшөө гоё юм ямар газар юм? Бэлчээл мэд шүү дээ. Чиний заасан замаар. Ээжи юу яасан? Өө нэг зүүн таалагдсан уу? Таалагдсан. Тэр юм чинь амар хөөрх юмжилж шүү дээ. Тийм байх. Нэг хөөрх юмжилж шүү дээ. Амар яриа өргөтэй. Үжиг харин гинт ингээл амар гоё сервис барайл хам өрнөөр аялаа тэргээр алхахыг гээл тэгээд ингээд явж ядраад жоохон сэрэх өдөр байсан ч гэсэн үнэхээр их таалагдсан. Тэгээ яг тэрэн дээр суугаад ингээд хам өрөө хараад яг өдрийнхөө яг хийсэн бүтээсэн зүйлээ ингээ яриад суухад үнэхээр гоё стресс талагдаад үнэхээр гоёс. Heritage гэдэг эмнэлэг байна. Яа сая энэ тариа тарьчихсан байна. Тариа тариулсан шүү дээ та хоёр. За. Одоо ерөөсөө тариа тариулсан. Сайн байна уу? Сайн байна уу? Паспортаа өгөөрэй. Ээж паспорт өгч. Та нар цаг авсан уу? Бид нэр цаг авсан. Зөвлөгөөний өрөөрөө явцгаая. За. За одоо зөвлөгөөний хөрөг. Сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдөр ээжтэйгээ хамт ирсэн юм байна, тийм үү? Тийм ээ. Манай ээж болон эгч маань байгаа юм. Танилцсандаа таатай байна. Та аль хэсэгтээ өөрчлөлт хийхийг хүсэж байна? Анаа нь болохоор нөгөө нэг юм тухандаа. Одоо нөгөө нэг ингээд дух урчигээд тэгээд энэ хэсэг нэг ингээд нэг жоохоо суларч ирээд байгаа байхгүй. Насны юм. Хамарны хоёр талын үрчлээ. Өмнө нь хийлгэж байсан удаа байгаа юу? Байхгүй. Байхгүй юу? За. Би энд нэг зураг харуулъя. Ер нь ихэвчлэн солонгосоор палжа жүрэм гэж нэрлэдэг юм. Энэ нь нас нэмэх тусам энд өөх хуримтлагдаж, доошоо ингээд өөх нь унжаад, иймэрхүү сүүдэр шиг харагддаг. Иймэрхүү энэ үрчлэгийг л хийлж байгаа юм. Тиймээс энэ тал руу хамгийн энгийн аргаар филлер гэж нэрлэгддэг бодисыг тарьж дүүргээд илүү тэгш болгож байгаа юм. Хэдэн сар барих уу? Баг зэрэг үнэтэй филлер нь харьцангуй удаан барьдаг. Товчоор хэлбэл хямд үнэтэй филлерийн орц нь өөрөө илүү шингэн учраас барих хугацаа бага байдаг. Тэгэл удаан барихын хэлэх өсөлттэй яага гэдэг хэлэг. Үнтэй филлер хийлэхийг хүсэж байна гинэ. Үнэтэй филлер хийлгэл удаан барина. Тэгэхээр өнөөдөр хийлгэх эмчилгээ эхлээд мэдээ алдуулах тос түрхээд жаахан хүлээж агаад эмчилгээгээ хийж эхлэе. За ойлголоо. Баярлалаа. Баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Эмчилгээгээ сайн хийлгэсэн үү? Энэ дэлхийд даяар маш алдартай тоглолт байгаа юм. Бид энэ шоуны хөнгөлтэй тасалбар бэлгэлээ. Тэгээд цаг гарвал заавал энэ тоглолтыг үзхийг хүсэж байна. Та бүхэн заавал үзээрэй. Заавал үзэхээр явнаа. За баярлалаа. Баярлалаа. За. Эмнэлгийн санал болгосноор энэ тоглолтыг үзэхээр ирсэн юм аа.
Энд чинь нөгөө гранд имлэг гээд миний өмнө нь ирж исэн. Би нөгөө шинжилгээ өгч исэн хэлсэн шүү дээ. Тэр имлэг байна. Өдөө үзүүлсэнгээ ярьсан тийм. Зэн үү. Сайн байна уу? Өнөөдөр хэдүүлээ бүртгүүлээд үжинд өмнө нь бана хаалгаа гэж үзсэн. Тэгээ ээж бол их чигээ авчирна гэд өнөөдөр бөөнөрөө нэг шинжилгээ дараад үзтгээ. Хэдлээ иш. 65 оны 4 сарын 1-нд Одоо зүтэн байгаа. Окей. Нүдийн шил бол зүдэггүй. Ямар нэг ужиг өвчин байхгүй, нүдийн хасаад үсэх байгаас мэдэхгүй. За өнөөдөр зүгэн хойлоо шинжилгээ өгч хийж өгөн тий. За хөлөөгөө сууж байгаарай. Манай хөлөөгөө сууж байгаа. За хойлоо очоод 2 дахь сандал дээр очиж сууч. За ирүүгээ тавь. За толгоогоо урагш нь үргэлээ. Толгоогоо урагш нь үргээд. За урагшаа чигээр хараарай. Бити хөдлөөрэй. Нөгөө л яг адилхан лааны урагшаа чигээр том. Бити хөдлөөрэй. Бити хөдлөөрэй. Нэг амлаа нөгөө нь урагшаа чигээр том. За бити хөдлөөрэй. Харагдаж байна хоёр нүдэнд нь. юу харагдаж байна? Тэр голд нь байгаа тэр зураг харагдаж байна. Бөөшгөө харагдахгүй байгаад Харагдахгүй. аам бөөшгөө. Баруун талынхаа нүдийг төлхөө ашигладаг юм гэсэн үг шүү заяа. 9 Хүү 6 юг 8 хай 5 4 4 са гэж байгаа. Салхиулэн битэд очоорой. Хамаараараад энла. За уршаж ирээд хамаар хараад 3 5 Энэ баруун талаас нь эхлээд харъя. За зүүн талаас нь эхлээд унш. Хамт урч. Анаа том хасан дээрээс очоорой. Сайн байна уу? Сайн байна уу? Их чинь өмнө нь хагалгаа хийлгсэн гэсэн үү? Сүүлийн үед нүд нь өмнөхөөсөө жоохон муу хараад байгаа юм шиг байна гэж юу? Хоёр дахь төрөл ер нь 17-8 оноос хойш. Ойлголоо. Би өөрөө нэг үзлэг хийгээд үзье. Үнэхээр нүд нь их муутсан байна. Таны харааг шалгахад Т.2-оос Т.3 гэж гарч байна да. Хэрвээ нас 40 давлаа гэвэл энэ тал дээр жаахан санаа зовж болно. Яагад гэвэл хөгшрөх үед дунджаар 40 насны их үед үүсдэг. Гэхдээ одоо 10 жил үлдсэн учраас ийм эртнээс санаа зовх хэрэггүй баха. Тэгж байгаа дараа нь мэс цаст хийлгээд Би зөндөөч төрж байгаа шүү дээ. хөгшрөө дахиад муутвал ахаад хөгшрөлтөөс болж муутсан үед хийлэгдэх хагалгаач бас байгаа. Өнөөдөр үзлэг шинжилгээ хийлгээд их ядарлаа. Баярлалаа. Баярлаа. Нэг хараатах. Дахиад өдөрт яг за ирүүгээ тавиад толгоо уушгүй. Одоо үед хөгшрөлтөөс болж муутсан үед хийлэгдэх хагалгааг засах ийм төрлийн линзнүүд байдаг учраас энэ линзийг хийлгвэл нүдний шилээ тайлсан ч ойр дунд хол юм харангаа нүдний шилгүүж явах боломжтой линзүүд байгаа. Өмнөхөөсөө арай эрт мэс цаст хийлгэх хандлагч бас гарч байгаа. Нүдний болроо бол одоо баг багаар 3-6 сар тутам нэг удаа үзлэг хийлгэх хэрэгтэй. Хэрвээ тавгүй байвал хизээч мэс цаст хийлгэж болно. Урт хугацаанд нэг удаа шинжилгээ хийлгэж байгаарай. Өөр ямар нэг ноцтой асуудал байхгүй байна. За, өнөөдөр сайн байлаа. Баярлалаа. Тийм манай нөгөө яг өнөө Монголд ингээ хуурайшлагтай болохоор зэрэг тэр хуурайшлаасаа болоод нүд ингээд нөгөө нэг сайн гүйцэд амраагүй тохиолдолд ч юм уу эсвэл ингээд нөгөө их салхитай өдөр ч юм уу ингээд амархан улаах гэдэг тиймний нүд айгүй хуурайшсан байсан. Тэгээд бас нөгөө нэг би нөгөө нэг өөр бас нөгөө нэг нүдний асуудал одоо ойрын хараа өшөө улам нэмж муудах ч юм уу тийм асуудлууд илүү их гарах вэ гэж жоохон санаа зовж очсон. Тэгээд үзүүлсний дараа болвол сэтгэл аягүй их амарсан. Яагаад гэвэл зэрэг хуурайшлтыг болвол маш амархан солонгост эмчилдэг болсон байлээ. Нүдний каталагийн гэж гараад тэр нүдний каталагийн хийж өгсөн. Тэгээд ямар ч тэр бас ингээ нөгөө нүдний улаалтыг эмчлээд их гоё болсон.
Юу ямар байна? Хаалын газар гоё гастай. Гоё юм байна. Яг нэг юм солонгос нөгөө нэг сүүл нөгөө нэг үзсэн When Love Give You Tangerines гэдэг той хол үзсэн. Яг тэрний нөгөө байр гастай. Амар гоё юм байна. Яг тэн дотор ороод ирсэн юм шиг санагдсан. Тийм нөгөө нэг хамгийн ихнийх нь ээжийнх нь байдаг байсан байр. Тийм. Яг тэр дээр. Яг жинхэнэ нөгөө солонгосын үндэсний уламжлалт тэнгуүтэй яг нөгөө нэг дээр үед одоо ер нь бол солонгосчууд чинь ингээд ширээ дүр юм тавьж иддэн штэ ингээд амар олон төрлийн панчаан бэлтэж иддэн штэ. Яг тэр уламжлалаараа панчаан нас их гарч ирнэ гэсэн. Аа, nice. Гоё. Бидний угаасаа алдартай чинь яг энэ газар өөрсдийнх нь онцлогийн хоол юм лээ, тийм. Яа өдөрч ингээ гадар явцсан чи ядарчлаа. Үлсэж чинь. Үлсэж чинь үү? Тий. Бишх хоолоо идмэрнэ. Юу нүдэстэй саган үзүүлээд авлаа шүү. Харин юм хийсэн гэсэн үү? Нууц. Сайхан олцоогоор. Бэж. Бэжээрээ. Тэгтээ хөрхөн маастай. Ээжиг. За. За. Та шүлнээс амсах чинь үү? Эхлээ шүл амсах дулаац. Энэ шүл гоё юм байна. Яг тийм нэг тэрийг хийлээ шарван гэдэг. бах юм шиг байна. Мах юм шүү дээ. Тийм үү? Тийм үү? Өхрийн хэл юм уу үгүй мөөж? Та дүр энэ шүү. байгаа юм уу? Зөөр юм байна. Өхрийн мах байна. Тэгвэл махтай шарван юм бахта. Тийм шүү. Би анх удаа мэдчих. Би энд анх удаа идэгч. Махтай шарван. Амар. Бас гоё амттай юм. Та хоёрыг бас ийм гоё хоол би бас өөрөө орж үзээгүй л те. Гэтэ бас ээжийнхаа төлөө, анигийнхаа төлөө ийм гоё газрыг юу наас сонгосон. Камсамита. Комплект бүгдийн идэх шүү. Бүгдийн. Баярлалаа. Үлдсэн маань чи эдний бүгдийн. Яг юм гоё солонгос. Зааш одоо юу гэвэл Баярлалаа. Энэ цаана нөгөө матч. Догбуги юу? Догбуги. Би догбуг дандаа хавнаа одоо амсч байсан. Би бас үнэхээр бас гоё юм байна. Ялбар гоё. Догбуги бүр юм гоё шүү. Аяар дэдэг юм догбуги. Яваа. Энд дөрүүлөө. Бараг цатж шүү. No. Чадахгүй шүү. Одоо ингээд өнөөдөр ингээд дуусчихаас арай хайрын байна. Тийм тийм. Битүү нөгөө амжаа. Би тэгээд юм бацсан. Юу гэж. Зөндөө юмлаг авсан чи одоогоо өөр хөгжилтэй гоё юм хийе л та. Тийм. Тэгээ. Хөгжил. Яг ингээд зүгээр энгийн хөрөг дарж байгаа юм шиг биш. Хөгжлөө зураг даруулдаг газар байхгүй юу? За. Одоо юм хөгжиж чинь. Юм бэ.
илүү гоё хөгжилтэйгээ хөл нийлүүлэн алхахыг. Харин тий. Тэгэхээр тийм зураг бас амьдралтаа урсаж үлдээхээр гоё зураг даруулаад тэгээ гоё тэр аваар ингээд зугаалтай газрахгүй ер нь ингээд алхаад ингээд юмсдаг. За болсноо. Зургийг даруулах уу гэж. Гари боллоо. Баярлаа. Зүгээр. Камсамита. Яа, за болчлоо. Яа миний хөл бадарч. Тэгэд бол гарах уу? За тий. За гари. Тий ёо. Sometimes life goes easy, sometimes life goes do-do-do-do. Энэ анста. Гоё асте. Вау. Энд яахын зураг авах болох юм уу? Зураг. Үжин сайн уу? Үжин Сайн байна уу? Монголоос ирсэн үг нэ. Тэр Монголоос ирсэн шүү. Яриад байгаа юм уу? Яриад. Юу хөрхи? Намайг Ребе гэдэг танилцах таатай байна. Танилцахад таатай байна. Ой, хоолой сайн сонсож яриарэг. За. Манай үзэгчид ч бас үжинтэй танилцахад таатай байна гинэ. Юу хөрхи? Танилцахад таатай байна. Манай их чиг танилцуулаад яриач гэдэг. Манай их чиг дүлгэн. Манай эгч бас ээж маань. Тийм ээ, би үжингээ ээж байна. Тийм үү? Үнэхээр хөөрхи юм аа. Би 3 найз байна гэж харсан. Найзад 3 найз орж ичиг царсан гэнэ. Баярлалаа. Камсамита. За яаж зураг даруулах вэ? Энд гоё юм. Баярлалаа. Би ч бас танилцсандаа таатай байна. Ийм болгоч тийм үү? Эндээс сонгоод байх юм уу? Тий, ийм болох. Гоё асте юм карих нэг юм хүүхэлтэй гэнэ шиг. Тэ? Эднэр шиг. Миний дүртэй зураг авах уу? Тэгвэл фотосон дээр зураг авах бол үнэхээр гоё байх болно. За ийшээ орох юм байна л да. Ийшээ орох зураг авах уу? Харуулах юм. За тэгээд Зураг авах гэж юм шиг орох юм уу? Чи таны купоныхоо кодыг хийх юм шүү. аль энэ шиг энэ купоныхоо кодыг яаж хийх юм бэ? Энэ юм уу? Аа. 19 Тэгээд тийм шүү. Энэ гарч ирнэ. Та хэлээд ингэж тийш хараа. Дэшээ гэдэг. Энэ тэгээ 2 руу гаргасан шүү. тийм үү? Тэгээд дээд нь 2 юм болоо. Ай чарин гаргаад ирэх юм. Өсвөс харж. Яг л ш. Энд дотоо гараад ирсэн биш тий. Өндөр нь бүрээ. Тийм юм болов. Атаар хамт яасан. Хойш ингэж явах шүү. Житэр камер шүү. Тойрог чарин гоё гаргацсан юм биш. За, одоо та нэг шиг. Одоо та үжинтэй ярьж байна. Гими. Энэ үсэг. Чи. Бид нар явлаа. Гоё зураг авсан. Баяртай. Энд дэрсэн сэтгэлээ үлдээгэж. Баярлалаа. Баярлалаа. Энэ түр ингэ бичээ. Ямар муухай биччихвэ за. Тэний хайг уншаад байгаа би чи.
I need this on my desk by tomorrow. Okay.